Сонгон харган дүүргийн прокурорын газраас заллах гэмт хэрэгээс үржлэн сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. 2025 оны эхний 8 сарын байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үлдэгдсэн заллах гэмт хэргийн улмаас иргэдэд 34 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 тэрбумаар өсжээ. Сонгон харган дүүргийн прокурорын газраас 2024 оны эхний 8 сарын байдлаар 1499 заллах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол 2025 оны эхний 8 сарын байдлаар 2034 заллах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс 55.7% өссөн үзүүлэлттэй байна. Заллах гэмт хэрэг нь их хвслэн захин орчинд үйлдэгдэж байгаа бөгөөд хуурамч хөрөнгө оруулалт, зээл тусламж гаргах, зээлийн эрх өсгөж өгөх, зээлийн эрх худалдаж авах зэргээр иргэдийн захин мэдээллийг хуурам эхэлж авах байдлаар иргэний мэдээллийг ашиглан ихээр үйлдэгдэж байна. Сонгон харган дүүргийн нутаг дэвсгэр нь хүн ам ихээр төвлөрсөн газар бөгөөд намар цаг болж хичээл сургууль эхлэх болсонтой холбогдуулан түрээсийн заллах гэмт хэрэг өсгөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ гэмт хэрэг нь их хвчлэн захин орчинд хэд хэм дүнтэй байр түрээсэн гих зарын дагуу иргэд холбогдож урьдчилгаа шилжүүлэх байдлаар үйлдэгдэж байна. Иймд иргэд та бүхэн бусдад хуурдахгүй байж захин орчинд байршуулсан мэдээллийн үн зөв эсхийг нэгтлэн шалгаж аль биесны их сурвалжаас мэдээлэл олж авах, өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх зэргээр заллах гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.